Дийлэгэн тоглолтод хөлөө үзээрэй. Ижис болон Galloway дундаа өсөрснээр хоёр багийн тоглолт их эхэлж байна. За эхний довтлогоо бүрийн скор Mongolians-аас Сүхбат боломжтой доор дамжуултыг өгсөн Jonathan Galloway дээшээгээ явсан хамгаалтанд орчлоо довтлогооны самбар аваад нэмсэн хоёр дараалсан довтлогоо боломжгүй болсон төлгөө өөртөө ижлээ. За сүүлийн 10 тоглолтоос 9-н ойдсон. Ганц ялагдал хүлээсэн байгаа. Эрдэнэ Harris, Gras, Jordan Harris багийнхаа эхний оноо коллеж дээр авлаа. За төлгөө мөр тэгж айхтар хурдаар дутаад байхгүй. Сүхбатад хангалттай за гарцсан. Сүхбат 3-аас явсаар байгаа таслагдсан. Harris урагшаага өгсөн Ижис үү. За хөнгөн төсгөл байлаа. таслах Эрдэнэс болон харагдаад өнгөрсөн Сүхбат аваашуу шидсэн. Бацоргийн Сүхбат Батаруу Цэлмэг аваад эргээс зүйлгүй шидсэн. Ган тулгын Цэлмэгийн 3 оноо байлаа. Хүчтэй гарсан гэхдээ хоёр дахь болон Jordan Harris үүсгэсэн дундаас шидсэн. Jordan Harris хувийн 5 дахь оноогоо авлаа. Тэгээ Jordan Harris-ийн бас нэг давуу тал нь хоёр талд байгаа тийм хамгаалалт нь маш сайн тоглож байгаа. Сүхбат тоглолтын ихэнд голын шидэлтийг 3 дараалаад унаглаа. Одоо шидэх оноо авах боломжийг үүсгэсэн учраас дарамтлсан хамгаалт явж байгаа. Үлзий орч бөмбөг таслаад багийн 11 дахь оноог авчирлаа. Сүхбат зүүндээ дайраад орсон. Дундаас ямар гоё шидэлт вэ? Сая би даруу зүүндээ дайраад орсон. Ямар гоё дамжуулт вэ? Jonathan Galloway цагиргэн дээрээс төгсөглөө. Нэгээс 3-аа гараад ирсэн Jordan Harris өөрөө шидгийг илүүд үзсэн Jordan Harris маш өндөр хувийн гүйцэтгэлтэй довтлож байна доо энэ тоглолтод. Өдөөс залаад Цэлмэг татгуулсан. Цэлмэг багхан зай гарсан дээр нь шийдгсэн. За энэ өдрлийн амжилт нь гэсэн Үлзий хотын өдөөс гаргасан дүлгөөн хоолын зай шидэл оновчтой боллоо. Бас шидэлтийн гүйцэтгэл бол тун өндөр өвдөө байна. Цэлмэгийг суулаа өргсөн. Жавчин дээрээс энэ удаа шидэлтэй амжилттай болголоо. 3 дахь За бөмбөгийг талбайд үлдээж чадсан Сүхбат өөрөө эргэлэх зүйлгүй шидсэн. Дундын зай шидэл. Мөнх хоёр хамгаалтын шилжил маш сайн болж ирсэн доо. Мөнх хоёр Wesley-г өдөөс яваад орсон. Нэг дохио довтлогоо оруулсан. Гоё довтлого байлаа. Тэглээ. За ингээд энэ хагасын сүүлийн үед SJFs ямар төгсгөлийг нөө харъя. Угмаярын Чингүүний дундын зай шидэл амжилт болсон юм. Карникаас асаа аваад нэгээр өгсөн Джеймс Карник алдаад төгсгчлөө. Аранбаатар гоё дамжуулт байсан. Galloway ямарч дохиод өнгөрөөсөн хийхээр довтлогоо алдсан да. Урд боломжоор оноогоо их хүллээ. Тэгээд бөмбөг болгоны араас л сайн явж. Тоглолтог доо Jordan Harris 3 дахь удаага унгаж байна. Wesley. Byron Wesley өөртөө гоё зай гаргасан дундын зай шидэлт. За шилдэг тооцож байна. Өөрийн талбайд ороод ирсэн. Гаргаад өгсөн. Үлзий бат. Энэ удаа шидэлтээ унглаа. Byron Wesley алхаад орсон зүүн төгсгсөн. Төгсөнд орсон 7 секунд 14-өөс эхэлсэн байгаа. Byron Wesley-гийн төгсгөл оновчтой боллоо. За алдаатаач байж болохоор төгсгөл байна. За Карникийн сланууд бол их найдвартай юм аа. Доор өөрийгөө суулгасан Карник хүчтэй төгсгөл. Дүлгөөн Карник татгуулсан. За асуул 2 оноо боллоо. За Mongolians маш хурдтай тусгаад Тулвий дайраад орсон. Хүнд байдлаас довтлогоо нь орсон. Ямар мэдрэмжтэй төгсгөл вэ? Дүлгөөн энэ удаа манд 2 эсрэг шууд мэдээд эсрүүгээс давхар хамгаалт ирсэн. Нэгээр аваад явсан Jordan Harris нэмж төгсөглөө. Дотгооны секунд 7 руу иржлээ. Byron Wesley хамгаалагчтай шидсэн. Үржлээ. 7 секунд дуусж байгаа да. Цэлмэг шитгэсээр аргагүй болсон. Цэлмэг 3-аас. За тэгээ Wesley сэлгэнээс оноогийн залгуулсан гэдэг. Онооны зөр ерөөсөө ойртоогүй дээ. Jordan Harris нэг удаа хүнд байдлаас утлаагаа унаглаа. Наа үлзээ орчих суулж байгаа да. Дамжуулт ирсэн. Ягмар сүрэнгийн үлзээ орчих сул шидсэн. Онооны зөр 12. Туссан хамгаалт Galloway-с ойрхон ирсэн. Гоё дамжуулт Карник төгсгөл алдсан. Довтлооны самбраас аваад ямар тааш 2 оноо авсан. Дүүлгөө. За довтлоон дээр Wesley халт исэн. Урагшаа гараад ирсэн төгөлдөр хурдан довтлогоор 2 оноо авлаа. Багийн 63 дахь оноо. За Сүхбат бөмбөгийг нэгээд авсан шүү. Harris-ийн өдөөс эргэсэн хөөргөөд явуулсан Сүхбатын ямар гоё довтлогоо вэ? Ижис үү? Дахиад нэг илүү дамжуул тулгыг сулж чадсан. Хоолын зай шидэлт оновчтой болсон. Galloway энэ үдээр алдаагаа их сайн хэмжээ шүү. Тийм ээ. Wesley дундаас хамгаалагчтай шидсэн гэхэд маш сайн шидэлт байлаа. Самраас Wesley урагшаа хурдан довтлогоонд Сүхбат гараад ирсэн байна. Тулгын өдөө самбартаад явуулсан. Эрдэнэ Түлрийн хамгаалт маш сайн болоод байна. Нэгээр хаяад өгсөн Emmanuel Ijis төгсөглөө.
Удаагийн тусалж болно шүү дээ. 3 удаагийн тусалж ирэх байгаа. Bayern Wesley дүүлгөөний гарыг давуулаа шиджлээ. Эрдэнэ дундаас. За Эрдэнэ дундаас бол их сайн шиддэг. За нэлээд бужигсан тоглолт хоёр талд үргэлжилж байгаа энэ удаа Гавигийн дүлгөө төгсгөл амжилттай боллоо. Сүхбат бөмбөг алдсан Тулуй өөрөө дайраад орсон самбарцсан төгсгөл оноочтой багийн 60 дахь онооны зүрх үеийн төгсгөл ойртуулаад ирж байна. Galloway за эндээс контакттай тасалсан хурдан байна. Ватару урагшаа гараад ирсэн хэцүү төгсгөл ижлэг. Ихтэй хоёр дахь боломжийг Jonathan Galloway үсгээд байна. Дүлгөө том тайван шийдэлт явуулсан оновчтой. За өнөөдөр самбраас бөмбөг авалт ялангуяа довтлохооны самбар үнэхээр онцгой байна. Galloway алдаатай төгсгөл. Тэсгүтээ бол нэг ингээд өөрөө тоглолтын өндөрцөө үед бол ер нь зогсоох бол маш хэцүү тоглогчтой. Карник Galloway хамгаалт сайн болж ирсэн. Гэхдээ Карникийн хүлээ хөдөлгөөн илүү байлаа. За цэлгийн эсрэг бөмбөг авлаа. Дүлгөөн аваа шуушид сайн дундын шилэлт уншилтай. Нэг бөмбөг алдсан. Карник гаргаад өгсөн дамжууд Джеймс Карник цагийн дээрээс төгсгсөн. Засварлаас харъя. Сүхбат за энэ удаа Дүлгөөн Ватаругийн бөмбөгийг даслаа. Цайврын дээрээс хүчтэй төгсгсөн. Карникийг хурдаараа илүү өргөцсөн шүү. Цэлмиг хангалттай за байсан. Цэлмгийн 3 онооны шийдэл туслаа. Дүлгөөн. За илүү алхам тул байхгүй байна. Джеймс Карник төгсгөл амжилттай болсоор онооны зүрх нэг ор. Дамжуулт гоё болсон. Дүлгөөн нэг илүү дамжуулт Карник тэр бөмбөг ирсэн. Хаалтанд орлоо. Дахиад өөрөө аваад баруунаараа төгсгсөн. Бөмбөгийг авсан. Сүхбат хамгаалагчаа ямар гоё уурсан бэ? Дундаас зай гаргаа шийдсэн. Бадзоргийн Сүхбат. Барьцаан задлсан нэг илүү дамжуулт Дүлгөөн тэр бөмбөг ирсэн. Төгөлдрийн эсрэг Дүлгөөн 3-аас багийн 85 дахь оноо. Карникаас аслаа авсан. Үлзий орших буцаагаад өгсөн Джеймс Карник. Зөрөөд орсон Сүхбат зүүндээ төгсгсөн. Энэ залуу үнэхээр саруул үлзий орших. Зааваа шуушилсан үлзий оршихын шийдэлд орсон. Тоглолт дуусах болоогүй. За үлзий орших шийдэлд амжгүй болсон Jonathan Galloway самбраас авч ингээд тоглолтын эцсийн шүгэл дугарлаа үзэгчтэй 97-91 хацаатайгаар бүрэн скор Mongolian Swag SGFC-г болгож авлаа. За тэдний хувьд Металлаас нэг хожил илүү болж ирж байна. 9-р байраа нэгсэн доо. Баталгаажуулж байгаа. Нэгсээр Металл болон Mongolian Swag-уудад тусмар 2 тоглолт үлдэж байна.